Манайхын бүхнийх нь 360 нүдгийн төслийг санаачлаад одоо 2 жилийн хугацаанд хөгжүүлээд хийж байгаа. Энэ маань яах вэ гэхээр нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлын орчныг илүү сайжруулах, барилгын талбай болоо зохион байгуулалтыг дээрэс нь бүх одоо хяналтыг нэг дор хэрэгжүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг 30-40% нэмэгдүүлэх энэ боломжийг захиалагч, гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч компаниудад олгож өгч байгаамаа. Манай платформын давуу талууд нь юу вэ гэхээр тухайн ажлын байрны эрсдлийг хэмэл оюун ухаанаар өрчиж үнэлээд ажлын байрны ослыг бууруулах зохион байгуулалтаар ажилладаг. Дээрээс нь нөгөө хүн хөдөлмөр хамгааллын инженер энд ажиллаж илаа гэхэд тэр барилгын нөгөө талд байгаа эрсдлийг таньж мэдэж өрсөн сэргийл арга хэмжээ авч чадахгүй бол тухайн манай платформ нэвтэрснээрээ бол бүрэн хянах өрсөн сэргийлэх боломжтой болгоод өгч байгаа. Хөдөлмөр хамгааллын инженер ажиллахдаа одоо ажлын байрны цаг ашиглалт, дээрээс нь тамхилах, хоол идэх, амралт авах гэдэг энэ олон шалтгаанууд байдаг бол манай бүтээгдэхүүн одоо захиалагч бол ерөнхий гүйцэтгэгч та бүхний төлөө 24/7 ажиллах нөхцөлийг бүрдүүлээд өгч байгаамаа. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хандах төхөөрөмжүүдийг бид нар санал болгож байгаа. Тэр нь яаж байгаа гэхээр бид нэр одоо бол нөгөө өндөр эрсдэлтэй ажлын байран дээр хийж байгаа ажлынхаа эрүүл мэндийн тамтыг хийж чаддгүй шүү дээ. Тийм бол бид нэр смарт цаг ашиглаад тухайн хүний даралт ихсэж гинөө цусны даралт болон зүрхний цохилт нь өөрчлөхөд тэр нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилчдад цагт орно мэдээлэх. Одоо тэгэхээр нөгөө зуны цагт халуунд өндөр дээр угсралт хийгээд явж байгаа ажлын байран дээр ажиллаж байгаа ажилчдын маань эрүүл мэндэд өөрчлөлт гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ аваад сэлгэн ажиллуулах юм уу төр амраах зохицуултуудыг хэрэгжүүлснээр ажлын байран дээр одоо ухаан алдах, өндөр дээр сунах эрсдлүүд бол бүрэн шийдэгдэж байгаамаа. Мөн одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчин маань бол яг өндөр эрсдлийн ажлын байран дээр байнгын хяналт хийж ажиллах хэрэгтэй байдаг бол манай барилгын салбарт бол тэхийн их орхигдож идэг. Тэгэхээр нөгөө караны дээгнээс одоо арматур осорлоход зөв осорлог гэж байна уу, эсвэл твшинд одоо өндөр одоо жинтэй ачаанууд хийхэд зөв хяналт хийж гинүү гэдэг ажилбаруудыг хяндаг байгаа. Тэг ажлын байран дээр нэг бүрийн хамгаалалтын хувцс хэрэгслийг зөв хэвшүүлж гинүү, өмсөж гинүү гэдгийг шууд хяналт хийх боломжтой. Одоо энэ бүх ажлын байрны юниформыг таниулснараа яг тухайн байрны ажлын байрны онцлогт тааруулаад энэ хяналт байнгын хийгдэж явчихна гэсэн үг. Тэгэхээр нөгөө хөдөлмөр хамгааллын инженеруудын хувьд нэг зовлон байдаг. Тэр нь юу вэ гэхээр чи энэ хөдөлмөр хамгааллын хувьс хэрэгслээ хүмүүс каска өмс өндрийн бүсээ зүүгээд ингээд байнгын шаардлага тавих нь зарим ажилтнууд нөгөө дарамт мэт санагддаг. Тэгэхээр энэ хоорондын нөгөө хүмүүсийн шаардлагагүй харилцааг автоматжуулснараа ажлын байран дээр хүлээ ойлголцол арилнаа гэж. Бид нэр энэ киоск төхөөрөмжийг гаргаад нэвтрүүлсэн байгаа. Киоск төхөөрөмж маань яадаг вэ гэхээр 2 төрлийн камертайгаар гардаг. Энэ камераараа дулаан хэмждэг камераараа хүний температурыг хэмжснээрээ өндөр халуунтай ажилчныг өглөө эргэтэн л ажлын байран руу нэвтрүүлэхгүй байх зохицуулттай. Хэрвээ нэвтэрсэн бол тухайн ажилчин нэвтэрчлээ шүү гэдгийг хөдөлмөр хамгааллын инженерүүдэд болон захирлуудад мэдэгдэх үүрэгтэй байдаг. Үндсэн камераараа бол тухайн ажилчин маань одоо зааварчилгаа авсан ажлын байран дээр байсан юм байна. Өөрөө цахим зааварчилгаа авсан гэдэг одоо зүйлийг нотолж харуулж идэг. Энэ маань болохоор нөгөө хууль стандарт нийцдэггүйгээд олон хүн асуудаг. Тэр нь болохоор бид нэр MNS 4969 стандарт 2000 стандартад нийцүүлж хийсэн болохоор хуулийн нийцлийн комплаенс үнэлгээ хийчихсэн болохоор одоо энийг 100% одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаас нь зөвшөөрдөг. Одоо энэ ажилчин нэг бүрийн хамгаалтын хувьд зэрэгсэлтэй байна уу, дутуу хэрэгэлсэн байна уу гэд тэгээд дээрэс нь унах эрсдэлтэйгээ шатны өнгөлийн эсгүүдийг болон энэ барилгын зах бүсүүдийг зааж өгсөн байгаа. Энэ зах бүсүүдийг зааж өгснөөрөө энэ лөө одоо өндрийн бүс зүгээгүй хүн энэ унах эрсдэлтэй ажлын байр руу 20 см байна, 50 см байна уу гэж зааж өгөөд ойртонгууд одоо хөдөлмөр хамгааллын инженертэй нэвтрүүлэгч нөгөөд ажилладаг. Энэ хөдөлмөр хамгааллын хувьд зэрэгсэлгүй хүн чинь энэ унах эрсдэлтэй ажлын байран дээр ажилладаг шүү гэдгийг өөрчлөн анхааруулад ослыг бууруулад ажиллана гэсэн үг. Кран дээрээс өөрөө давхар зөөгддөг 360 камерыг суулгачдаг. Бас энэ үндсэн их биетүүд дээр нь 2 камер, дуутай камер суулгаж өгч байгаа. Яагаад тэгэхээр нөгөө хөдөлмөр хамгааллын инженер доор талбай дээр үжил эн чинь ослогоо нөхцөл бүрдээд ирэхээр нэвтрүүлэгч нь хараад хөөе одоо зогсож байгаараа доржоо бата зогсож байгаараа бид нэр очлоо шүү. Наад ажлын чинь хяналтанд ор үргэлжлүүлэн гэдэг зааварчилгааг өгөөд ажлын байрыг төр зогсоох боломжуудыг бүрдүүлээд анхааруулах боломжуудыг бүрдүүлж байгаа. Одоо өдрийн хууль тогтоомжоор гэх юм бол хүн барилга дээрээс унааднаас орчих юм бол эргүүлээ 16 гэдэг зүйл хууль тогтоомж хүний амь насанд халдсан гэдэг зүйл ангаар буруутгагдаад тэр нь бол одоо хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн эдийн засгийн хэмжээний хохирол арга эртэн төлнө гэдэг ингээд хуульчилчихсан байгаа. Эсвэл үлдэх ажилчны үлдэх насыг 5 дахин нэмэгдүүлсэн эдийн засгийн хэмжээний төхөргийн хохирлыг хохирогчд аль ашигтайгаар шийднэ гэдээ хуульчилсан байгаа. Хамгийн үнэтэй зүйл нь захирлын эрхчлөөг бид нар хамгаалаад байгаа байхгүй юу? Нөгөө захирал
тэр хохирлоос гадна дээр нь эрхчлөөг хязгаарлаж болох боломж үүсэж байгаа. Тэрийг бид хамгаалж байгаа. Ослын үед нөгөө ослын судлан бүртгэл гэж явагддаг. Тэгэхээр судлан бүртгэл хийхээр нөгөө нотлох баримт олддгоо. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ослын нэг давуу тал юу гэхээр одоо энэ оролцогч талууд өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж өгдөг байгаа. 48 цагийн дотор. Тэгэхээр тэрийг бид нэр одоо бүрдүүлэхээр нотлох баримтаар хангаад өчөж байгаа. Барилгын салбарт алдагддаг нэг нөхцөл юу байна вэ гэхээр өдрийн ажилтныг их хэмжээгээр ашигладаг, баригадыг их хэмжээгээр ашигладаг. Тэр болгон дээр нөгөө ажил солигдох юм уу, шинэ ажилчин ирэхэд урьдчилсан болон давтан зааварчилгаагүй өгдөггүй. Тэгэхээр бид нэр одоо энэ киоск төхөөрөмжийг байршуулж байгаа нь яаж гэхээр урьдчилсан бол зааварчилгааг өнөөдөр энэ чин зориг гэдэг хүн тийм ээ энэ арматурын ажил хийх гэж байгаа юм биш үү? Арматурын ажил гэдэг чинь ийм ажил шүү гэдэг инженер нь тайлбарлаад энэ ажлыг хийхэд ийм хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг мөрдөж ажилладаг шүү гэдэг видео хичээлийг суулгах хэсгийг оруулж өгч байгаа.